За 5 дугаар бодлогыг бодъё. 5 дугаар бодлого маань ABC гурвалжны дотор талд PC-г авсан. За ямар байдлаар авсан гэхээр AP нь 17, BP нь 8, CP нь 15 байхаар ийм PC-г авсан. За тэгээд өнцөг BPC болох гэж байна. BPC. За энэ өнцөг болох нь. Хэдэн градус вэ гэдэг байна. За үүний тулд за бодлогын хэлбэр ингэж хий. За C орой дээр төвтэй одоо цагийн зүүнний дагуу 60 градусаар эргүүлчих. 60 градусаар. Яг энэ зураг тэр чигээр ингэ эргүүлчих. Тэгэх юм бол яг хөглөөр ийм юм зурагдах нэ. Энэ маань 60 градусаар эргэж ийшээ очно. Ийшээ очно тийм ээ. 60 градусаар эргэж. За энэ BC бол А дээр ирээд тэгээд энэ хоёр ингээ холбогдоод нэг юм болох нь шүү дээ. За өөрөөр хэлбэл энэ гурвын ийш ингээ эргүүлчлээ гэсэн үг тийм. Тэгэхээр CA чинь энэ дээр ирэх гэсэн үг тийм. Энд за би нэг аашч гэж. Аашч. За тэгвэл одоо эдгээр PC-г хаана очих вэ гэдэг харъя. PC-г маань эндээс ийшээ 60 градусаар илүү очино. За тэгтээ эндээс 8, эндээс 17 байх хэрэгтэй. Энэ хавцаа ирэх юм. Энэ хавцаа ирээд за би нэг зурчлаа. Энд P очоод ийшээ ингэж холбогдох юм шүү дээ. За энэ цэгийг би P штрих гэж. P штрих цэг энэ дээр ирсэн. За тэгвэл энэ мэдээж эргүүлэлтээр явсан чинь энэ CP-ийн шин CP штрих шилжүүлсэн чинь энэ бас яах вэ? Энэтэй тэнцүү буюу энд 15 байна. 15. За энэ хооронд хүнцгүүл 60 градус байгаа тий. 60 градус эргүүлсэн чинь. За нөгөө талаас энэ BP чинь илүү AP шилжсэн байгаа шүү дээ. Энэ чинь тэгэхээр 8 болно. За энэ AP чинь энэ чинь ийшээ эргээд энэ дээр ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол 17 болно гэсэн. За эндээс одоо нэг зүйлийг хийчих. Юу гэхээр энэ хоёрыг холбоч. Энэ хоёрыг холбоч. За энэгээр холбоно. Энэгээр холбочвол за манай олох өнцөг хаана очсон бэ гэхээр олох өнцөг BPC өнцөг бол AP-C дээр очсон байна шүү дээ. Энэ чинь ийшээ ингэж эргээд ирсэн байгаа учраас энэ өнцөг бол P өнцөг олох өнцөг байна. За гэтэл эндээс нэг юм зүйлийг харъя. Энэ P'-PC гурвалжин бол 100 гурвалжин байна. Гурвалжин P'-C энэ бол 100 гурвалжин байна. 100 гурвалжин байна. Яг бол энэ 15 энэ 15 адил хажуу гурвалжны нэг орой өнцөг нь 60 градус учраас суурийн өнцгүүд ч гэсэн бас яг 60 градус байна. Энэ 100 гурвалжин байна. Энэ өөрөөр хэлбэл 15 байна гэсэн. Энэ 15. За би тэрийг биччихье. P'-C бол мөн адилхан 15 боллоо шүү дээ. За одоо эндээс энэ өнцөг 60 градус юм чинь энэ өнцгийг олоод нэмчих юм бол тэгэл манай нөгөө бүтнээрээ P өнцөг олдлоо гэсэн. За гэтэл нөгөө талаас энэ 15, энэ 8, энэ 17 байгаа учраас гурвалжин AP'-C гэсэн. AP'-C гэсэн. Эндээс хоёр богино урттай 8, 15 хоёрын квадратд нийлбэр нь 17-гийн квадрат гарч байна. За энийг шалгая. 8-ын квадрат дээр 15-ын квадратыг нэмээд за энийг бодчих юм бол юу болох вэ? 8, 64 дээр нэмэх нь 225. За эндээс юу гэсэн үг юм чинь 289 болно гэхээр 289 чинь 17-гийн квадрат. Өөрөөр хэлбэл яг гэхээр энэ хоёрын квадратын нийлбэр нь энэнийхээ квадраттай тэнцүү байгаа. Өөрөөр хэлбэл Пикагийн уруу теоремсоор энэ хоёрын квадрат нийлбэр энэний квадраттай тэнцүү бол энд яг 90 градусын өнцөг үүснэ. Тэгшинц гурвалж болж таарлаа. Тэгэхээр өнцөг юу байх вэ? AP' P бол 90 градус болчлоо. За энэ 100 гурвалжин гэснээс энэ 100 гурвалжин гэдгээс P'-C чинь өнцөг P'-C чинь
60 градус болсон байгаа шүү дээ. За тэгэхээр одоо энэ хоёроос энэ хоёрын нийлбэр маань бидний олох ёстой үндсэн буюу энэ үнцтэй үндсэн байна. Энд шилжиж ирсэн байгаа шүү дээ. За тэгэхээр олох ёстой үнц P бол яг вөхөр 60 градус дээр 90 градусын нэмий тэгээд 105 градус гэж хариу гарах юм байна.